За бид 2014 онд анх одоо яг нийслэлийн орон нутгийн өмчтийн үйлдвэрийн газар гэж байгаад за ингээ явцын дундаа хөгжих ингээ явцдаа ер нь одоо төр хувийн хвшлийн түншлэл за тэр дундаа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчилж ээж бас энэ эрх зүйн орчныг бүрдүүлж ээж одоо энэ байгууллагыг бас илүү цааш нь хөгжүүлэх ёстой мэн гэж үзээд 2024 оны 3 сард нийслэлийн иргэдийн хурал дээр 38 дугаар тогтоолоор энэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газрыг хараад хувьцаат компани болгож явж биеийн даалгаж нэгдүгээр хөгжүүлэх ёстой. Хоёрдугаар төрийн одоо үйл ажиллагааг илүү ачааллыг бууруулахын тулд өнөөдөр энэ төр хувийн хвшлийн түншлэлийн гол гүүр байх ёстой байна гэдэг одоо энэ тогтоол гараад одоо хэрэгжиж явж байгаа. Энэ 2025 оны 1 сараас эхлээ хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр бид энэ үйлдвэрлэлийг ямар байх вэ? Нөгөө байгальд ээлтэй стандартыг хангасан одоо хөгжид тусан барилгажилт явагдана. Барилгажилт нөгөө стандартыг хангасан хүний биед эрүүл ийм үйлдвэрлэлийг гаднаас биш өөрсдөө үйлдвэрлээд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо яг зах зээлдээ ингээд бий болгох ийм үндсээр л одоо энэ компани үйл ажиллагаа маань одоо дахиад үргэлжлээд явахаар бид нэр гарч байна. Тийм ч учраас өнөөдөр бид одоо компанийнхаа бас зорилгыг тодорхойллоо, урайгаа тодорхойллоо. Бид бол технологи стандарттай үйлдвэрлэл, ногоон хөгжил гэсэн урай гаргаад байгальд ээлтэй ийм үйлдвэрлэлийг бий болгоно. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг одоо дэмжиж энэ үйл ажиллагаагаа хийх боломж болцоог бол бид нар гаргаж өгөх юм л одоо байгууллага болж үүсэж одоо илүү хөгжөхөөр төлөвлөж байгаа.